Энэ өдрийн мэндийг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэж байна. Мэдмээрийн байн нэвтрүүлгийн маань шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн хамтран хөтлөгчөөр Улаанбаатар Эрдэнэ их сургуулийн хуулийн багш Алтан гэрэл ах маань ирсэн байна. За мөн хөтлөгч миний би та бүхэндээ өнөөдрийнхөө сэдвийн дагуу мэдээллийг хүргэхээр за мөн би бас сонсохоор бэлэн болсон байна. Тэгээ энэ өдрийн мэндийг хүргэе мөн сэдвээ хоёлаа танилцуулъя. За нэвтрүүлэг үзэж байгаа үзэгч сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргэе. За мэдмээрийн маань нэвтрүүлэг маань ерөнхийдөө бол хуулийн анхан шатны мэдэгдэхүүн олгох ийм цуврал нэвтрүүлэг байдаг тийм. За тэгэхээр өнөөдрийн сэдвээ бол би шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн энэ одоо сэдвийн хүрээнд одоо явуулъя гэж бодож байна. Яагаад тэгэхээр би чи өөрөө нөгөө ажиллаа хийгээл нөгөө мэрэгжлийнхаа ажиллаар ингээл шүүхүүдэр ингээл явж итэл тэнд айгүй олон хүмүүсээс ингээд асууж байгаа харагддаг байхгүй тэр мэдээлэл авалганы ажилтнаас тий яг яаж бичих хаана гаргахын гингүүт яг хоо зүгээр тэнд нөгөө шүүхтэр бол ингээд загварууд ерөнхийдөө ингээд тавьдсан байдаг л да. Тий тэгэхээр л ерөнхийдөө за энэ надад ойролцоо юм байна гэж байгаа л баг л нөгөөтхийн хуулаад бичиж байгаа харагддаг юм. Тий тэгэхээр нэхэмжлэлийг бичих гэж байгаа хүн гэхлээр бол ямар нэгэн байдлаар тэр хүн хин нэгэн хүнтэй одоо нэг зүйлээр маргалдаж байгаа этгээд болж таарад нь шүү дээ. Тэгж байна. За тэгэхээр маргалдаж байгаа хүн гэдэг чинь бол өөрийнхөө зөвийг батлах одоо зорилго шаардлага тэр хүнд байгаа шүү дээ. Гэтэл анханасаа нэхэмжлэл гаргахаасаа өксүүлээл тэр хүн чинь нэг тийм яг яахаа мэдэхгүй очиод тэгээд нэг юм нийтлэг нэг загварын ямиг хуулж бичээл ингээд явхлаарэ яг нөгөө шүүх хурал дээр ороод мэтгэлцээд явахын алдад нөгөө өөрийнхөө үнэн байдлыг ойлгуулж өөрийнхөө талд шийдвэр гаргуулж чадахгүй юу гэж би ингэж бодоод байгаа байхгүй юу. За тэгээд мэдээж нөгөө хүмүүс маань мэрэгжлийн хуульч өмгөөлөгчдөр очиод бас ингээд зөвлөгөө авъя гэтэл одоо айгуул үнэтэй байдаг байх ч гэдэг юм уу та ингээд эсвэл бүр өмгөөлөгчдөр очиж гэж санаас төрдгүү ч юм уу. Бэлэн загварууд байгаа учраас тийм нэг ингээд байгаа харагддаг юм. Тэгэхээр бол яг хуу тэр загвар бол ерөнхий загвар л болохоос биш амьдрал баян юм чинь тохиолдол болгон өөр шүү дээ. Онцлог шээ. Тэгэхээр тэр нэг ерөнхий нэг загварыг хуулж биччихээд тэгээд өөрийнхөө эрх ашгийг хамгаалах гээд тэмцэнэ гэхлээр бол нэг жоо очир дуртагтай санагдаад байгаа. Тийм учраас өнөөдрийн би сэдв дээр ер нь шүүхэд нэхэмжил гаргаж байгаа бол яг юун тухай бичих ёстой вэ? Тэр юмнуудыг би бас мэдих зүйлүүдийг хэлж өгөө гэж ингэж бодлоо. Одоо нөгөө санаагаа бүрэн гүйцэд ойлгуулахын тулд за тийм нэг талаасаа санаагаа бүрэн ойлгуулах асуудал байна. Хоёрдугаарт тэнд чинь ямар бичиг баримт байх вэ гэдээ одоо нэхэмжлийн бүрдүүлбэр гэж ярих материал байгаа тийм. Бүрдүүлбэр гэж ярьдаг байхгүй бүр тий. Хуулинд ч мөр заасан байна шүү дээ. Заавал ч ийм зөвлөдүүдийг өгж сая шүүхэн дээр нэхэмжлийг хүлээж авна гэсэн бүр ингээд хуулийн заалт байна. Тэрийг нь бол бүрдүүлбэр гэж ярьдаг учраас хоёлаа тэр бүрдүүлбэрээс нэхлэе гэж боджээ. За тэгэхээр нэхэмжлэгч хариуцагч гэдэг ийм хоёр этгээд байх гэдэг. Нэхэмжлэгч гэдэг бол тэр нэг маргаантай асуудлыг шийдэж өгөөч гэд шүүхэд хандж байгаа тэр этгээд чинь бол нэхэмжлэгч. Мэдээж тэр хүн шүүхэд хандж байгаа нэхтэр тэр хүний эрх ашиг бол нэлээд хохирсон байх хохирогч тал болох гэдэг тий. За яг нь ерөнхийдөө бас тэгэж бодож байгаа. Хоёулаа нөгөө гэр бүлийн эрх зүй ярьж байхад бол бас ярьжсэн шүү дээ. Тий. Нөхөр нь эхнэрийн араар нь тавьдаг буруутай. Тэгээ гэр бүл цуцлах гэж байна. Тэгсэн хэрнээ магадгүй нөхөр нь төрүүлээд очиод нэхэмжил гаргачих болно шүү дээ. Тэгвэл нөхрийг нэхэмжлэгч гэж шүү дээ. Тэгвэл тэр гэр бүл салж байгаа шалтгаан тэр нөхрийн гэр бүлийн гадуур амьдрал шүү дээ. Тэгвэл буруутай этгээд чинь тэр нэхэмжлэгч өөрөө болох нөхөр шүү дээ. Гэтэл тэр яг нөгөө нэхэмжлэгч гэдэг нэр зүүхлээр хариуцагч нь буруутай этгээд нэг ийм өнгөцгөн ойлголтын дээрээс хүмүүст харуулах гэдэг шүү дээ. Гэхдээ би буруугүй худлаагүй л би нэхэмжлэг гаргасан тийм л хохирцсон байсан бол энэ өөрөө очиод нэхэмжлэг гаргахгүй яасан юм. Би нэхэмжлэг гаргасан учраас би хохирогч нь байхгүй юу гэдэг нэг ийм явган яриа нэг аар сарын өнгөц ойлголт нь байна тийм. Өнгөц ойлголтын дээрээс л хийж байгаа асуудал юм байна. Ер нь ихэнх нөхцөлд бол нэхэмжлэгч гэдэг бол тодорхой хэмжээнд ямар нэгэн байдлаар эрх ашиг зөрчигдсөн тэр этгээд байгаа байхгүй юу. За тэгвэл энэ нэхэмжлийг хаана гаргах хамгийн түрүүнд бичдэг. Одоо энэ чинь ингээм тойргийн шүүхүүд байна шүү дээ. Сүхбаатар дүүргийн одоо иргэний эргийн анхан шатны шүүгч гэж ах шиг тийм ээ. Чингэлтэй дүүргийн эргийн анхан шатны шүүх, Баян зүрхийнх ингээд дүүрэг болгонд байгаа юм. Одоо Улаанбаатартаа ярих юм бол ингээд 9 дүүрэг чинь 9 дүүрэг дээрээ шүүх байж.
За аймагуудад бол тэр аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн ерөнхийдөө юм оноос нь нэрвэттэй. Тэгэхээр бол энэ чинь ингээд ийм засаг захиргааны нэгжээ дагсан ийм юунууд байгаа байхгүй юу? Шүүхүүд. Тийм ээ. Тэгэхээр хаана гаргаж байгаагаасаа болж тэрийг бичнэ. Гэтэл хан уул дүүрэгт гаргах гээд байгаа мөртлөө Баянзүрх дүүргийн шүүхэд гээд биччих юм бол хан уул дүүргийн шүүгч хүлээж авахгүй шүү дээ. Яг тэр та хан улд бол хандахын тулд хан уул дүүргийн шүүхэд гэж бичиж ижил хан уул дээр ирнэ. Та наад чи Баянзүрх гэж биччихээ гэж. Тэгэхээр ингээд буцаагдана гэсэн үг. Тэгэхээр тэр хүн хаана аль шүүхэд хамааруулж өгөх гэж байгаа вэ гэдгийг хамаарна гэсэн. За хоёлаа нэг хэргийн харьяал бас ярьж ирсэн тийм ээ. Тэгэхээр хоёлаа цаг байгаа учраас хэргийн харьяалыг манай үзэгчид сонсогчид бит хоёрын өмнөх дугаарыг хөөгөөд үзчихээрэй. Тэн дээр бол бүр яг хэргийн харьяал гэсэн нэртэй байдаг санагдаад байна тийм ээ. Тэр чинь тэр. За тэрэн дээрээс нэг аль дүүргийн шүүхэд хандах уу гэдгийг тэн дээрээс тодорхой болчихно. За хоёрдугаарт нэхэмжлэгчийн одоо мэдээлэл байна. Нэхэмжлэгч гэж тодорхойлох цэг тавьж байгаа бичнэ. За жишээлбэл одоо олхнууд овогт нарийн алтан ирэл. Энийг хэн гаргаж байгаа шүүхэд? Нэхэмжлэгч өөрөө л үстэй. Тийм. Гэхдээ харин шүүх тэрий чи эхний ээлжинд нэхэмжлэгээ цаас үлээгээд авна шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр тэр мэдээлэл тодорхой байх хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хэлбэл яг юу гэхээр нэг ургийн овгоо бичих хэрэгтэй. Эцгийн нэрээ бичнэ, өөрийнхөө нэрийг бичнэ гэж байгаа. Манайхан яадаг хөгжүүлэлжлэл энэ алтан гэрэлгээ тавьчихдаг байхгүй юу? Бүтэн биш те. Тэгж ярих юм бол энэ алтан гэрэл Монгол улсын хэмжээнд хэд байгаа бүү мэднэ шүү дээ. Тий. Тэгвэл энэ гэдгийг чи хардтал юу гэсэн үг байгаа юм? Тэгвэл ургийн овг нь юу юм? Тийм энэ чинь дараагаар нь бодлоо өсдөг байхгүй юу? Хоёр адилхан энэ алтан гэрэл байвал хин гэж ялгах юм. Бүр адилхан овг нэртэй өмсч байдаг юм билээ шүү дээ. Харин яг тийм шүү дээ. Энэ утгаараа бол тэрийг ингэж бүтэн бичгийг шаардаад байгаа. Дээр нь регистрийн дугаараа заавал чи тавихыг шаардаж байна. Дээр нь би өөрийнхөө оршин суугаа хаягийн мэдээллийг яг бодтойгоор нь өгөх ёстой. Манайхан ч нөгөө иргэний үнэлэхнийхээ хаягийг сольдгоо тэгсэн ирнэ ингээд хаягийн мэдээлэл гэхээр нөгөө иргэнийхээ үнэлэхний хаягийг өгчдөг. Гэтэл одоогийнх нь амьдарч байгаа хаяг нь шал өөр байгаад байдаг. Тэгэхээр энэ ямар сөрөг үр дагавартай байдгүй гэхээр бол дараагаар нь жишээлбэл тэр шүүхээс тэр нэхэмжлэгч рүү ямар нэгэн мэдээлэл явуулах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт тэр нэхэмжилтээр бичсэн тэр хаягаар нь явуулчихдаг байхгүй юу? Гэтэл тэр хаяг худлаа байх юм бол та тэр бичгийг авч чадахгүй л байхгүй юу? Ер нь ихэнх хүн иргэний өмнөхний хаягийг бичиж шүү те. Тий. Тэгэл бах та. Тэгэхээр бол яг одоо оршин сууж байгаа бодит хаягаа бичих нь дараагийн тэр нэг эргэцэн үр дагавар байж штэ. Та дараагаар нь тэр бичиг аваагүй гэдэг. Тэгвэл таны тэр нэхэмжилтээр бичсэн хаягаар ч л явуулсан штэ. Та тэрлүү тэгж явуулснаасаа болоод магадгүй нөгөө дав заалдах, гомдол гаргах хугацаа юм хэтэрчдэг ч юм уу. Энэ боломжоо алдчихна. Тийм учраас энэ хаягийг үнэн зөвөөр нь бичих нь одоо байгаагаараа бичих нь айгүй туйлын чухал байгаа байхгүй юу. За нөгөө талдаа хариуцагч гэж тодорхойлогдсон завьж байгаад энэ маргаж байгаа сэдвэрээ хэнийг хариуцагчаар татаад байгаа юм бэ гэдгийг айгүй тодорхой бичих хэрэгтэй. Бас яг тэрийг бичнэ. Тэр овогтой тэрний тэр юм а. Регистрийн дугаар нь тэд. За тэгээд гэрийнх нь хаяг нь энэ. Тийм ээ. Харилцах утасны дугаар нь энэ гэж ингэж тодорхой бичих хэрэгтэй. Хариуцагчийн хаяг тодорхойгүй байх юм бол шүүх бас үлдээж авахгүй. Гэхдээ нөгөө хүн гэж байгаа би мэдэхгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр хаягийг та мэдэхгүй байхад шүүх яаж мэдэх юм бэ чинь тэгэл байх та тий. Шүүх тэр чинь хайгаа явж явах бол одоо боломжгүй шүү дээ. Энэ утгаараа бол тэр хариуцагчийн тодорхой мэдээллийг бол яг ингэж бүрэн өгсөний үндсэн дээр таны нөгөө хэмжлийг шүүх хүлээж авах нэг үндсэл нь болж байгаа. За дараагийн ээлжинд бол хэмжлэлийн шаардлага гэсэн ийм хэсэг байдаг. Хэмжлэлийн шаардлага. Хэмжлэлийн шаардлага гэдэг нь та шүүхээс яг юу хүсэж байгаа юм бэ? Яг яалгамаар байгаа юм бэ? Одоо чи хэмжлэгч байлаа, би хариуцагч нь байлаа гэх юм бол алтан гэрэлд тэдэн сарын тэдний өдөр өгсөн зээлийн гэрээний үнийн дүнд тэдэн төгрөг, хүү тэдэн төгрөг, алданг тэдэн төгрөг, нийт тэдэн сая төгрөгийг алтан гэрлээс гаргуулах гэж бүр ингэж тодорхой. Тэгэхээр шүүх тэр хэмжлэлийн шаардлага гэдэг хэсгийг чинь уншихлаараа юу гэж ойлгож байна гэхээр за алтан хүү гэдэг хүн алтан гэрэл гэдэг хүн хоёрондоо нэг зээлийн гэрээ хийсэн юм байна. Алтан гэрэл нь мөнгө өгөхгүй байгаа юм байна. Тэгээ алтан хүү нөгөө гэрээнийхээ дагуу хүү алдан гэмээ бодоод ингээд мөнгө хэмжилж байгаа юм байна гэж одоо ингээд яг юу хүсэж байгаа гэж ойлгож байгаа хэсэг нөхгүй юу. Тэгэхгүй хүмүүс эхлээл баахан биччихдэг.
Ингэсэн байхгүй. Тэгэхэд бараг тийм бараг нартай өдөр байж үлээж гэдэг юм уу. Арай зараг ингэх нь холгоол юм бичээд идэг. Нэг хүн юм ярьж байгаа юм шиг л тий. Уншаал гэдэг одоо яг юу хүсээд хинээс юу яагаад байгаа энэ тодорхойгүй. Энд чи айгүй хэцүү байна шүү дээ. Тийм баг. Ямар зохиол уншиж байгаа шүү дээ. Нугаахан 10 өргөөл баахан бичсэн. Тэгээ яаж байгаа зарим нь бүр ингээд компьютераар бичихгүй ингээ гараараа бичдэг. Яг зүгээр хуулинд бол заавалчгүй компьютераар бичих гээгүй л дээ. Гэхдээ хүмүүс ер нь бас бодолцмоор юм шиг байгаа. Гараараа бичдэг. Гараараа бичдэг хүн чинь гаргацгүй бичнэ шүү дээ. Хэцүү л дээ. Тэгээ нэг хадны сүг зураг тайлж унших гэж байгаа юм шиг баг болно шүү дээ. Тийм ээ. Тэгээд тэр нь магадгүй эргээд нөгөө шүүх тэрийг ойлгохгүй учраас яг шүүхээс юу нэхээд байгааг нь тодорхойгүй байна. Бүрдүүлбэр хангаагүй байна гэд буцаачих магадaltaй. Тэгэхээр товч тодорхой бичих хэрэгтэй байх юм тий. За яг нь ер нь бол товч тодорхой бичих хэрэгтэй. Гэхдээ товч гэдэг чинь бол бүр товч гэсэн үг биш. Ер нь бол зүгээр нөхцөл байдлаа бол тодорхой бичээл гэж байгаа юм. Нэх их бас нэг зохиол арман шиг юм бол бичиж хэрэггүй. Албаны маягаар л бичих юм байна тий. За тийм ээ яг албаны гэдэг чинь бас арай өөр болоо явчих. Нэг тийм албаны үг хэрэглэх имийг чи бас албаны гэдэг. Яг нь хэд уянгалахгүй л гэж байгаа байхгүй. Мэдээж уянгалахгүй байх хэвээр тий. Хит нуршихгүй байх хэвээр тийм ээ. Тэгээ мэдээж тэр асуудал нь хэрв үнэхээр их ээдрэгтэй төвхтэй асуудал юм бол тэр чинь тайлбарлахаас өөр арга байхгүй шүү дээ. Их товч тодорхой бичиж байгаа ингээд жоох юм биччихдэг. Гэтэл цаана байгаа асуудал тэр нэг товч тодорхой юм дотроос чинь гарч ирэхгүй л яах юм. Тэгэхээр нөгөө нэг маргаан юу вэ гэдгээсээ болоод түүнийхээ одоо яаж ингэж хүнд ойлгомжтой илэрхийлэх юм бэ. Тийм учраас тэр хэмжлийн шаардлага гэдэг хэсэг дээр бол шүүхээс яг юу хүсэж байгаагаа бичнэ. Дараагаар нь бол хэмжлийн утга гэж байгаа за одоо нөгөө юугаа арай дэлгэрүүлнэ. Алтан эрэл алтан хүн хоёр тэдэн онд тэдэн зээлийн гэрээсээ тэгсэн тэрний дагуу тэдийг өгсөө тийм ээ ингэсээ тэгээд энэ хугацаанд тийм мөнгнүүд буцаж төлөгцөө ийм хүү бодогцоо зээлийн гэрээнийхээ хугацааг ингэж сунгасан ч гэдэг юм уу тийм зээлийн гэрээнд ийм юм барьцаалсан тэгээ одоо ингээд бодглохлоор бол ингээд юу яаж байна энэ хүн ингээд цухтаагаад олдохгүй байна гэдэг нөгөө хэмжлэлийн утга хэсэг дээрээ бол одоо нөгөө нэг юм аажхан тайлбарлана. Тэдэн үзэнд багтах ёстой мостой гэсэн байхгүй юу? Тийм байхгүй. Би нэг зүйл сонирхоод асууя гэж бодлоо л да. Одоо жишээ нь нөгөө хариуцагч талын оршин суугаа хаягийг нь нэхэмжлэх тал бичнэ шүү дээ тий. Үнэхээр тэр нэхэмжлэгч тал хариуцагчийн оршин суугаа хаягийг нь мэдэхгүй болвол одоо иргэний бүртгэлч гэдэг юм уу цагдаагаар шүүлгэх тийм юм байж болдго юм. Тэр нөхцөл төр яадаг юм бол. За тэгэхээр бол би энэ ярианыхаа 2 дугаар хэсэг дээр тэр онцгой ажиллагааны журмаар одоо хэлцдэг бас нэг хэрэгүүд байдаг. Тэн дотор яриа гэж. Тэн дээр бол нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг эрен сурвалжлах ажиллагаа гэж байдаг. Тий. Яг одоо жишээлбэл юу яаж нэг хаяг бичээд өгцөн. Нэг гэрээ хоёлаа жишээл зээлийн гэрээ байлаа гэд. Тэгээд би тэр хаягаар нь дараагаар нь олдохгүй болох тэр нь яваад очлоо шүү дээ. Тэгсэн чинь энд ийм хаягн дээр ийм хүн байдгүй гэж. Одоо тэгээ мухардчихлаа шүү дээ. Нэг утас байсан. Тэр утас нь орох хэрэг нэрх нь хаагдчихсан. Одоо яах юм? Тэгэхээр одоо шүүхэд үсэлт гаргадаг байхгүй юу? Бит хоёр ингэсээ ийм зээлийн гэрээсээ ингэсэн тэгсэн чинь ингээ яваад очисон чинь энэ хаягн дээр нь хүн байдаг юм байна. Хорооныхын цэцэг дарагтаа уулзсан чинь хувийн мэдээллийг өгөхгүй гэж байна. Тэгээ утас нь нэг ийм утастай наттай ингээ ярилцаад исэн чинь энэ нь болдгүй. Тэгээ би энэ хүнээс олж иж нөгөө зээлүүлсэн мөнгөө алж авах хэрэгтэй байна. Нөгөө хэргийн харьяал дээр бас дурддагчсэн зүйл байна шүү дээ тий. Тийм. Тэгэхээр бол яг ийм юуг бол хариуцагчийг эрен сурвалжлуулах хүсэлтийг бол юу маань бол хэмжлэгч маань өөрийнхөө амьдран сууж байгаа хаягаар өгдөг гэдээ хоёлаа нэг ярьж байсан шүү дээ. За хариуцагчийн хаягаар бол үндсэндээ нөгөө хоёлаа саяны нэхэмжлийн толгой дээр аль дүргийн шүүхэд хандах гэж байгаагаа бичиж хэлсэн шүү дээ. Тэгвэл тэр чинь яг одоо нөгөө хариуцагчийн хаягаар байдаг байхгүй юу? Хариуцагч хан уул дүүрэгт гэрн байдаг яг тэндээ бодтой амьдардаг бол хан уул дүүргийн иргэн анхан шатны шүүхэд хандах нь байна. За компаниас юм нэхэж болно шүү дээ тийм ээ. Тэгвэл тэр компани хаяг нь одоо Баян зүрх дүүрэгт яг оффиснд байдаг байх юм бол яг энэ хоёул офис объект гэдээ бас ярьж ирсэн шүү дээ. Тэр хэргийн харьяал руу нэлээ эргээ орчлоо л доо тий. Компани удирдах байгаа одоо газар байгаа юуг бол нэг компани хаягаар нэг өгч болно. Эсвэл нөгөө үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргаан байх юм бол нөгөө тэр үл хөдлөх хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийн харьяалаар шүүхэд өгдөг гэж ярьж ирсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо нэг юм байна. За сая Алтан гүгийнхаа нөгөө асуултанд хариулах гэж хоёул баг зэрэг харьяал руу алтраа орчлоо.
За тэгээд түрүүн нэхэмжлийн шаардлага нөгөө бичнэ гэсэн шүүхээс юу нэхэд байгаа гэсэн тийм ээ агуулга. Дараа нь нэхэмжлийн товч утга гэдэг дээрээ баяжуулаад бичнэ. Болсон үйл явдлаар нь ойлгомжтойгоор бичнэ гэсэн үг. Тэгээд дараагаар нь бол хавсаргасан баримтууд байна. За энэ дотор яг саяныхаа энэ яриад байгаа юмнуудаа юугаар нотолж байгаа юм бэ? За хоёулаа сая жишээлбэл зүгээр зээлийн харилцаа ярьсан учраас жишээлбэл бит хоёрын хооронд хийгдсэн зээлийн гэрээ байх хэрэгтэй. За зээлийн гэрээ тухайлбал хоёулаа нөгөө бичгээр хийчих болно, амаар хийчих болно гэж ярьжсэн. За тэгвэл амаар байх юм бол мөнгө шилжүүлсэн баримтж байдаг юм уу те. За зээлийн гэрээ хийгээд бүр нотариотоор оруулаад үйл хөдлөх хөрөнгө барьцаалтсан бол тэр нөгөө барьцааны гэрээгээ, зээлийн гэрээгээ авсрах нь байна. За тэгээд мөнгө төгрөг ямар дансаар хизээ өгсөн, энэ дансны хуулгууд. За эсвэл зүгээр гараараа бичлцээд өгөлцөж авалцсан бол тэр мөнгө өгсөн авсан гэсэн бэлэн мөнгө хүлээлтсэн баримтж байдаг юм уу. За тийм баримтууд. За тэгээд одоо энэ маргаантай асуудлуудыг юу яаж байгаа өшөө нэмж нотлох ямар баримтууд байх юм. Энд чинь хоёлоо сая хүн зээлийн гэрэн дээр ярих дээр юм байна. Гэтэл тухайлбал одоо хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээч байдаг юм, хамтран ажиллах гэрээ гэл ингээд янз янзын гэрээ байж болно шүү дээ. Худалдаа авах гэрээ гээд. Тэгвэл энэ болгоомд чинь нөгөө цаана болсон үйл явдлууд нь өөр байгаа шүү дээ. Тэгвэл би ийм үйл явдал болсон гэдгийгаа шүүхэд хангалттай нотлох үүрэгтэй болчихж байгаа байхгүй юу? За тэгэхээр л энд ер нь хэрэг болно л гэсэн юм байвал бүгдийг өгсдөл байгаа байхгүй энэ дээр бол. За бит хоёрын тэр үйл явдлыг харуулсан нэг ийм CD-н дээр буулгацсан нэг видеод үрсэж байдаг юм уу? Тэмээ чи ингээл янз янзын юм байж болно шүү дээ баримт бол тий. За энэ зүйлүүдийг тэр юунда хавсрах хэмжилт хавсрах материал дотор хавсрах юм. Тэгээ бүр тодорхой бичих хэрэгтэй байгаа уул нь бол тим гэрээ тэдэн хуудас тийм ээ. Тим одоо дансны хуулга тэдэн хуудас гэдэг юм уу. Бүр ингэж сая магадгүй тэндээс чинь баримт алга болох тохиолдол бас байж болно шүү дээ. Зүгээр нэг гэрээ гээл тэгчдэг. Гэрээ нь хойноос нэг хуудас юм уу те. Нэг хуудас алга болчихвол яах юм. Тэгээд нэгэнт ингээд юу яагаад хуудсыг тоолоод ингээд тавьчихсан байгаа нөхцөл тэр мэдээллийн ажилтан чинь тэрийг бас тулгаж үзээд за та энэ дээр 40 хуудас гэсэн байна. Энэ дээр 39 хуудас байна. Та тоол. Би эсвэл алдчихв та нэг шалгаадах гэдэг юм. Тэгээ үдсэн чинь нэрээ 39 хуудсыг 40-од тоолцсон байж болно шүү дээ. Энд чинь дараагаар нь сүүлд нь шүүх миний өгсөн нотлох баримтыг алга хийцэн гэдэг ийм маргаан үсч бас болно шүү дээ. Тэр утгаараа энийг тодорхой бичих тусмаа илүү сайн. Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлийн утгыг ч гэсэн бас сайн бодож бичих ёстой. За энэний хадлаа анхаарах хэрэгтэй. Тэр зөвлөгөө аваарай гэж хэлэх юм. За дээр нь нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч явахдаа эсвэл бичгийн нотлох баримтыг бол эсвэл их байр нөх өстой эсвэл заавалчгүй нотариотоор гэрчлүүлж өгөх ёстой байдаг. Манай хүмүүс энийг мэддэггүй. Юугаа зүгээр ингээд канондцсон хувь авч өгчдөг. Гэтэл канондцсон хувь гэдэг чинь өнөөдөр бол хүн баримт гэж үзэхэд ер нь хэцүү болсон шүү дээ. Өнөөдөр бол ер нь компьютер жаахан мэддэг дунд сургуулийн хүүхэд ч элдв юм хооронд нь эвлүүлээд юм хийчихэж хахад чинь зүгээр нэг канондцсон цаасыг баримт гэж шүүхүүлж авахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр бол нотариот яах гэж байдгүй гэхээр тэр нэг өгөөд байгаа тэр баримт бол үнэхээр үний юм аа. Энэ хоёрын хооронд ийм гэрээ хийгдсэн юм аа гэдгийг төрийн нэрийн өмнөөс батлаад байгаа шүү дээ тэр нотариот чинь тий. Тэгэхээр эсвэл их хуваар нөхийг шаардаад байна. Эсвэл нотариотоор гэрчлүүлэхийг шаардаад тийм ээ. Тэгэхээр энийгээ манай үзэгчид сонсогчид бас мэдээд авчихад илүүтэхгүй. За дараагийн нэг асуудал бол улсын тэмдэгтийн хор хамж төлдөг заавалчгүй. Хэмжлэл үжил байгаа бол улсын тэмдэгтийн хор хамж байдаг. Улсын тэмдэгтийн хор хамж ерөнхийдөө хоёр төрлийн байдаг. Дотор ангилалтай гэх юм бол үнэлж болох одоо хэмжлийн дүн улсын тэмдэгтийн хор хамж гэж нэг байна. Үнэлж болохгүй одоо тийм маргаан гэж бас байна. За тухайлбал одоо орон сууцнаас албадаж гаргая. Би чиний байранд хууль бусаар оршин суугаад байгаа байхгүй. Тэгэхээр чи намайг тэндээс гаргах гэж штэ. Чи хуржрийн өөрөө хөөх юм бол хоёлоо барилдаж аваад буу юм болно. Тэгэхээр чи шүүхэд хандж байгаа байхгүй. Алтан гэрэл миний орон сууцнд хууль бусаар оршин суугаад байгаа учраас алтан гэрлийг алдтан чөлөөлье гэдэг ч юм уу те. За энэ нөхцөлд бол одоо үндсэндээ бит хоёрын энэ юу гэж чинь бол энэ үйлдэл нь бол үнэлж болохооргүй ийм маргаан болчиход байгаа байхгүй юу. Энэ нөхцөлд бол 70,200 төлж байгаа.
Гэтэл тэр түрүүчийн зээлийн гэрээний маргаан бол одоо тэн дээр үнэлгээ тавьж болж байгаа шүү дээ. Үндсэн мөнгө үлдэх мөнгө нь байна, хүүн байна, ингээд тэгэнгүүт улсын тэмдэгтийн тухай хуулийн дээр байдгийн. Тэдээс тэдэнд төгрөг байх юм бол тэд шүү. Тэдээс тэд бол тэд шүү гэд ингээд. Тэгэхээр би бол одоо яг цээжрээ бол 13 саяас дээш хэмжлийн үнийн дүнг бол санаад байна. Тийм бусдыг нь бол нөгөө бас хуулиа харахгүй мэдэхгүй байна. Тэгэхээр 13 сая төгрөгнөөс дээш нэхэмжлэл дээр жишээлбэл юу гэсэн юм байна гэхээр 13 сая төгрөгнөөс дээш гарсан үнийн дүнгийн 1.5% дээр гэж байгаа. Тэрэн дээр 122,950 төгрөгийг нэмсэн дүн чинь бол таны тэр нэхэмжлийн дүн гэж байгаа байхгүй юу? Та 50 сая төгрөг нэгж байгаа бол 50 саяасаа нэг 13-гаа ихлэ хасчих нь байна. Тэнгүүл 37 үлдэн шүү дээ. 37-гийнхоо 0.5%-ийг бодоод нэг дүн гарна шүү дээ. Тэрэн дээр 222,950 төгрөгийг нэмэхлээр энэ маань өөрөө тэмдэгтийн хурамж улсын тэмдэгтийн хурамж нь болж байгаа байхгүй. Үүнийгээ хавсаргаж өгөхгүй бол нөгөө бүрдүүлбэр хангаагүйгээд нөгөө шүүгч бас татгалцчихна. Улсын тэмдэгтийн хурамж төлөөгүй байна гэд. За тэгэхээр энийг хоёр янзаар төлдөг. Нэг нь бол одоо ихэнх иргэний эргийн анхан шатны шүүхүүдийн үүдэнд гэргээ гэдэг нэг төлбөр төлдөг машин байгаа шүү дээ. Систем байгаа тийм. Тэн дээр ийм сонголтуудтай аль дүүргийн шүүхтэй явах гэж байгаа хувь юм уу, хуулийн этгээд юм уу гэд. Ингээд тэн дээр нэг төлчих нэг боломж байна. Тэгэх юм бол тэр чинь шууд нөгөө төлбөр төлсөн баримт нь гараад ирдэг. Эсвэл нөгөө нэг e-tax гэдэг нэг сайт байгаа шүү дээ. Аппликейшн. Тэр лүү ороод төлбөрийн даалгавар гэж юм үүсгээд тэгэнгүүт нэг тийм олон оронтой тоо хүрээд ирнэ. Тэр тоогоо барьж ирээд банкн дээр тейлерт нөгөөд гүйлгээ хийдэг. Бас нэг юм аа. Тэр гүйлгээний утга нь болж байгаа юм байна л да. Тэр тоон гүйлгээний утга юм болчдөг байхгүй юу? Тэгэхээр бол ингээд ийм хоёр төрлөөр бол тэмдэгтийн хурамжаа бол төлж болтгоо. За гэтэл амьдрал баян учраас хөрхий яг тухайн үед тэмдэгтийн хурамж төлж чадахгүй нэг хэсэг хүн бас байж болно шүү дээ. Гэхдээ хохирцсон. Төлөх гэсэн чинь магадгүй тэр нэлээд яхан үнийн дүн өндөртэй. За тэгэх юм бол хүсэлт гаргадаг. Нөгөө хэмжилттэйгээ цуг. Бас боломж байгаа юм боломж байдаг. Юу гэсэн хүсэлт байх вэ гэхээр нэг бол миний тэмдэгтийн хурамжаас төлөх ёстой хурамжаас намайг бүр юмсан чөлөөлж өгөөч гэдэг нэг хүсэлт. Эсвэл намайг энэ юугийн маань тэмдэгтийн хурамжийн маань ингээд хэсэгчилж төлөх юм боломжоор хангаач гэдэг. Одоо эхэнд нь бол 100% төлөх ёстой байх гэдэг нь шүү дээ. Гэтэл миний амьдралын аргагүй байдлаас болоод би тэр мөнгийг төлж чадахгүй. Төлж чадахгүйгаас болоод би нөгөө хохирчод байгаа тэр хохирлаа гаргуулж чадахгүй болчиход шүү дээ. Тэгвэл нэг асуулт гарч байгаа байхгүй юу? За. Ямрыг нь бүр мөсөн чөлөөлөөд ямрыг нь хугацаатай ингээ хувааж өгөх. За. Тэгэхээр наадах чинь бас юутай. Ялгаатай л бас зохицуулт байна. Тэрийг нотлно. Би яагаад боломжгүй юм бэ? Би яагаад улсын тэмдэгтийн хурамж өнөөдөр төлж чадахгүй байгаа юм бэ? Би яагаад энийг хэсэгчлээд хойшлуул дараа нь төлье гэдэг юм бэ? Энийгээ чи нотлох хэрэгтэй байхгүй юу? За тэгэхээр тулд одоо чи үнэхээр төлбөрийн чадваргүй гэдгийг нотлно гэсэн үг байхгүй юу? Өнөөдөр одоо тэмдэгтийн хурамжинд 500,000 төгрөг байна. Тэгвэл чи одоо орлогоо нотлох нь шүү дээ. Би жишээлбэл ингээд нэг юм группт байдаг юм аа, нэг тэтгэмж авдаг юм аа. Тэгээд би ингээд нэг амбал өрх толгойлсон эцэг юм аа. Тэгээд ажилгүй хүмүүс байна. Би дээр нь ажилгүй. Тэгэхээр жишээлбэл ингээд чамд нөгөө нийгмийн даатгалын тодорхойлолт аваад үзтер чинь тэнд нийгмийн даатгал төлсөн мэс юм байхгүй. Тэгээд ингээд чи ажил хөдөлмөр хэрэглэдэг гэсэн. Шаардлагатай бол чи бүр нөгөө юун дээр очиод хорооныхаа засаг дарга дээр очиод тодорхойлолт авч болж байгаа байхгүй. Тий. Би ингээд гэхлээр хорооны засаг даргач ерөнхийдөө иргэдээ мэднэ шүү дээ. Тэнгүүт за энэ манай хорооны оршин суугч мөө энэ хүн бол ингээд өрх толгоос эцэг юм аа ингээд халамжийн мөнгөөрөө ингээд амьдэрдэг юм аа. Хорооноос нөгөө нэг хүнсний толон молоноор одоо бараа амьдралын төвшнийг тодорхойлж өгч. Тэгээд өгчих юм бол энэ юм нут чинь нөгөө нэг төлбөрийн чадваргүй гэдэг чинь нотлоод нь шүү дээ. За ингэх юм бол шүүх бас харж үзэж болж байна. За зайлвал та энэ мөн бол бас зайлвал бүр ядарсан юм бэ те. Одоо энэс нэг улсын тэмдэгтийн хурамж төгрөг аваач ялаа байлаач. Ягаад гэхээр бол тэр нөгөө улсын тэмдэгтийн хурамж гэдэг чинь тэр шүүхийн зардал байхгүй юу? Тэнд чинь шүүгч ажиллаж гин, шүүхийн туслах ажиллаж гин, тамгын газрын ажилтнууд байна. Тэр байрны халаалт цахилгааны юм явж гин тийм энэ ингээд тэр шүүх хуралдааныг явуулах тэр хэвийн нөхцлөөр хангах зөндөө олон техник хэрэгсэл, програм хангамжууд ажиллаж гин. Эн чинь бөөн зардал шүү дээ. Тэгэхээр тэр улсын тэмдэгтийн хурамж гэдэг чинь тэр урдчил тэр шүүхийн зардлыг төлөөд дараагаар нь тэр зардлыг буруутай этгээдээс нь гаргуулж авдаг байхгүй юу? Тэгэхээр үнэхээр амьдралаа дөнгөн дангаа авч явж ийн баг толон улсаас толон аваад тэр толооноор амьдарч байгаа гэдэг хүнээс юуг нь авах юм? Энэ нөхцөлд бол одоо чөлөөлж байна.
шүүх захирамж гаргаад. Тэгэхээр тэрийг нотлох хэрэгтэй болох. Тэрийг нотлох хэрэгтэй байна. Хойшлуулж байгаа ямар нөхцөл юм уу? Хойшлуулж байгаа эсвэл нөгөө хэсэгчил төлж байгаа ямар нөхцөл байна гэхээр бол жишээлбэл компани байж болно тий. Гэтэл тэднээс хойш ингээ X тайлан гаргаа явж байна. Манайх ингээд зогсцоо, үйл ажиллагаа зогсцоо, ямар ч боломжгүй. Тэрийг тэр татвар нийгмийн даатгалын баримтуудаараа нотлоод өөр одоо бусад ямар нотлох баримтууд байдгийг тэрийг нотлоод би яг өнөөдөртөө өгье гэд боломжгүй байна. Гэтэл ингээд ийм баахан газруудаа тооцоо нийлсэн акт ийдсэн чинь одоо мөнгө орж ирнэ гэсэн авлагнууд надад ийм байна. Яг өнөөдөр ингэсэн чинь банкныхаа нөгөө хуулгыг аваад ирж болно ш. Дараа манай дансанд юу ч байхгүй. Мөнгө байхгүй. Тийм учраас би өнөөдөртөө ингээд хуулийн хугацаанд багтаж өгөхгүй нөгөө хууль хугацаа дууслаа гэдэг нөгөө миний хэмжилч бас хэрэгсэхгүй болчих гээд шүү дээ. Тийм учраас би хуулийн хугацаанд багтаж би хэмжлээ гаргах шаардлагатай байна. Тэгэхээр надад одоо байгаа нэг 100 сая төгрөг байна. Би сая төгрөг төлөх ёстой. Би ядахнаа эхлээд 100 сая төлчихье. Тэгээ би энэ шүүхэр хэрэг маргаан шийдэгдэх хугацаанд нь би ингээд бусдын цуулаа төлчихье гэсэн ийм хүсэлт бас гаргаж ирж байна. Тэгээд шүүх тэр баримтуудын үзээ за яалтчгүй үйл ажиллагаа нь зогссноос болоод ингээд яг өнөөдөртөө ингээд төлөх гэсэн чинь мөнгөгүй байгаа юм байна. Улсын тэмдэгтэй хор хэмжээ нь үнэхээр жаахан өндөр юм байна. Тэгээд байгаа нэг 100 сая төлөлдсөн юм байна. Гэхдээ төлөх боломжтой юм байна. За тийм ямар ч байсан нэг баахан авлагтай мавлагтай гэдэг баахан тооцооны акт аваад ирсэн байна. Тэгэхээр бол бас нэг мөнгө орж ирэх юм шиг байна тийм. Гэт ингэх юм бол тэмдэгтэй хор хэмжээ төлөхгүйгээр юугаа авчиж болдог байхгүй юу? Легэд авчиж бас болдог. За юун дээр бол одоо нөгөө гэрээний үнийн дүнг хэд байх юм бэ гэж одоо чи бас маргаантай асуудал байхгүй юу? Хоёлаа бол сая тэр зээлийн гэрээн дээр жишээ авахд бол чиний авч чадаагүй байгаа үндсэн зээлийн мөнгө чинь бол тодорхой байна. Бодогдсон хүүчин тодорхой байна. Нөгөө алдангийн тодорхой бодцсон байна. Ингүү чи яг тэдэнд хүрэх гээд гараад ирлээ шүү дээ. За энэ бол одоо үндсэндээ юу нь үнийн дүн тодорхой байж байна. За гэтэл орон сууцны өмчлөгчөөр тогтоолох асуудал байж болно шүү дээ. Нэг 3 өрөө байр, үе дугаартай юм байна гин. Тэгвэл одоо өнөөдөр энийг яаж тэмдэгтэй хор хэмжээ төлөх ёстой? Үйл хөдлөмж өөрөө үнэтэй шүү дээ тийм ээ. Тэгвэл энэ үнийг жишээлбэл хаанаас боддог юм бэ гэж. Тэгвэл энэ үнийг бол нөгөө анх тэр үйл хөдлөхөрөнгийг бүртгүүлэхэд үйл хөдлөхөрөнгийн үн гэсэн тодорхойлолт гаргаж өгдөг байхгүй. Нөгөө нэг юм маягтуудын дотор нөгөө бүртгүүлэх гэж байгаа хөрөнгийн үн гэсэн хэсгийг яадаг штэ. Жишээлбэл тэрэн дээрээ тэр бүртгэлийн байгууллагад мэдүүлсэн тэр үн чинь бол юуны үн болж анх үнэлүүлсэн нь л болчих юм тийм. Анх үнэлүүлсэн ч гэж тэр бүртгүүлэхдээ тэр миний энэ 3 өрөө байр бол нэг ийм үнэтэй шүү гэдэг нэг бүртгэл дээр ихтаа нэр маягтыг заавалчгүй бөглөж өгдөг байхгүй. Тэрийг хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлээд ч өгч болно. Эсвэл тэр хүн за энэ нэг баримжаагаар нэг тэд орчим юмаа гэж ханшаар тий. За зарим нь бол зориуд албаар нэг 2% татвараас зайлс хийгээд багаар ч үнэлсэн ч байдаг. Тийм ээ. Гэхдээ ямар ч байсан жишээлбэл ийм орон сууцны өмчлөгчөөр тогтоолгыг гэсэн юм утгатай нэхэмжил байхад улсын тэмдэгтэй хор хэмжээ төлөхдөө тэр улсын бүртгэлд бүртгүүлсэн тэр нэг үнийн дүн байна шүү дээ. Тэр үнийн дүнгээс боддог гэсэн үг байхгүй юу. Тий. За тэгээд зөндөө олон юунууд байгаа. За би эднийг та бүхэнд бол одоо бас нэг өрчлөн хэлж өгье гэж бодож байна. За нэг нэхэмжлэл дээр хид хідэн одоо зүйлийг шаардаж болдог. Жишээлбэл энэ алтан гэрэл гэдэг хүн надаас зээл аваад тэд дутуу. Дээр нь энэ хүн надаас бас нэг машин авч яваад тал мөнгөнд дутууч гэдэг юм уу те. Тэгингээ энэ хооронд бас энэ надад нэг би мэрэгжлийн хүн гэж жагаад надад нэг ийм ажил хийж өгнө гэж жагаад бас ажиллаа дутуу хаяад ингээ явцсан юм аа. Гэх юм бол чи нэхэмжил гаргахтаа надаас юм баг 3 төрлийн нэх гээд нь штэ. Зээлийн үлдэгдэл мөнгө, тэгээ машины үлдэгдэл мөнгө, ажил тий дутуу ажлынх нь мөнгө гэдэг энэ 3 юм явах гэж байгаа бол эдгээрийн одоо үнийн дүнг нийлүүлж ягаад эндээс нь юугаа гаргах нь байна. Дүнгийг гаргах нь байна. Дүнгээ гаргах. За гэрээ хилцлийг хүчин төгөлдөр бусад тооцоолох юу гэж бас байдаг. Одоо хэмжлэл гэж байдаг. Хоёлаа зээлийн гэрээ байгуулсан. Тэгсэн чинь хин нэг нь энэ бол худлаа гэрээ хүчингүй гэж болох байхгүй. За энэ нөхцөлд бол тэр зээлийн гэрээ хэдэн төгрөг байгаа юм? Хэдэн төгрөгийн гэрээ? 20 сая төгрөг байх юм бол тэр нэхэмжлийг бол 20 саяар үзээд тэр 20 саяасаа хэдэн төгрөг төлөх ёстой гэдгийг улсын тэмдэгтэй хор хэмжээнд тооцчихдог байхгүй. За тийм юм байна. За гэтэл бас хүний нэр төр алдар хүндийг одоо гутаасан ийм нэхэмжил бас байж болно шүү дээ. Хин нэгнийг доромжилсан. Тэгвэл энэний дүнг яаж гаргадаг вэ гэхээр тэр хүн өөрийнхөө тэр алдар хүнд нэр хүндийг хэдэн төгрөг гэж үнэлж байгаа юм бэ?
тэр дүнгээсээ. Тэрнгээр нь. Тэр дүнгээсээ. Би одоо нэр төрөө би 500 саяар үнэлж байна гэхмэл одоо тэр 500 саяасаа та улсын тэмдэгтийн хурамжаа төлөө гэж байгаа байхгүй. Тий. За үнэт цаастай холбоотой. Үнэт цаас гэдэг нь одоо нөгөө облигац ч байдаг юм уу, хувьцаа ч юм янз янзын байж болно шүү дээ. Тийм ээ. Тэгвэл тэр үнэт цаастай холбоотой хэмжил бол тэр үнэт цаасны хөрөнгийн биржийн тухайн үеийн ханшаар тэр тодорхой хэмжээнд бас нэг үнэлгээтэй ханштай байгаа шүү дээ. За тий. За нэг иймэрхүү зүйлүүдийг хэмжлийн үн тодорхойлохдоо бол анхаарах ёстой. За тэгэхээр энэ бол үндсэндээ бол ингээд ийм маргаантай зүйл дээр бол ингэж гаргаж байгаа одоо энэ шүүхэд хандж байгаа бичиг баримтын маань бол хэмжлэл гээд байна. За гэтэл бас онцгой ажиллагааны журмаар хэрэг маргааныг шийдэх тохиолдол байдаг. За энэ нь ямар төрлийн юм бэ гэхээр ялгаагүй шүүхэд хандж байгаа. Тий. Тэгэхээр шүүхэд хандж байгаа энэ онцгой ажиллагааны журмаар шийдвүүлж байгаа хэрэг маргаан бол ямар юм байдгүй гэхээр бол хариуцагч байдгүй. Тийм юм бэ. Жишээлбэл би өөрийнхөө яг насыг тогтоолгоё гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би насыг тогтоолгохын тулд энэ дээр хариуцагч байхгүй шүү дээ. Би хэнийг хариуцагчаар татах юм тийм үү? Тэгээ яасан гэхлээр бол одоо нөгөө ялангуяа нэлээд дээхэн үеийн хүмүүс чинь ингээд нөгөө хөдөө төрчдөг гэртээ тэгээд юу руу очидггүй нөгөө сумын төв аймгийн төв ордггүй. Тэгээд дараагаар нь ухаан орсон хойно нь тий. За чи чин дээр нэг мэчин жилийн нэг өвөл төрсөн юм да. Ингээд тоолж ирсэн. За чи нэг 13 таа ч гэдэг юм. Хингичдэг тий. Тэгсэн чинь сүүлд нь фактгүй нөгөө тэтгэр тогтоолгох болоод нэг тэтгэрийн насанд хүрэх гэсэн чинь нөгөө хүний чинь насыг нь буруу дараа тогтооцсон байхгүй. Гэтэл яг ингээ хөөгөөд бодсон чинь тэр хүн тэтгэврт гарах насанд болцсон байхгүй. Гэтэл иргэний үнэлгээхээ хаягаар бол төрсөн онсаар нь худлаа тавьчихсан байхгүй. Тэгвэл одоо эн чинь хүсэлтээ юу гэж гаргаж ийн гэхээр бол миний яг жинхэнэ бодит насыг тогтоогоод өгөөч гэж. Тэгэхээр шүүхэд ийм хүсэлт гаргаж шүү дээ. Энийг бол үндсэндээ онцгой ажиллагааны журмаар хэрэг маргаан шийдэх гэдэг байхгүй. За тэгэнгүүт одоо тэр хүн бол ерөнхийдөө голцоо дандаа гэрч авчирна гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол одоо яг надтай нэг жил төрсөн манай хамаатны тийм хоёр хүүхэд байдаг ч гэдэг юм уу. Манай ээжүүд ярихдаа та гурав бол ерөөсөө яг зэрэг төрөөд бид нар зэрэг суугаад та гурав хоорондоо хуучин өрөнгөө та гурав бид нар хүлдэг байсан гэд ярьдаг юм аа. Тэгэхээр энэ хоёртой бид нар чицуу. Тэгэхээр энэ хоёр яг насаа ижилхэн юу асан байна. Энэ хоёрын нас бол зөв тогтоогдсон байна. Нотлоход жоохон хэцүү л юм тий. Хоёр нотлоход хэцүү. Тэгтэл энэ чинь онцгой ажиллагааны журмаар чинь ингээд тогтоолгоно шүү дээ. Тэгэхээр нэг иймэрхүү маягийн зүйл. Эний чинь бол одоо нөгөө тодорхой үйл явдлыг одоо тогтоолгох гэж байгаа. За ажилласан жил тогтоолгох ч байдаг юм уу. Жишээлбэл нөгөө дээхэн үеийн хөтөлбөрийн дэвтэр гэж бичдэг. Одоо их байдаг баха тий. Энд чинь нэлээд байдаг шүү дээ. Одоогийн шиг ингээд нөгөө бүх юм ингээд цахимжчаагүй байсан. Нэг хөтөлбөрийн дэвтэр гэсэн нэг юм байдаг. Гэтэл нөгөө хөтөлбөрийн дэвтэр нь түүмэрт өртөцсөн ч байдаг юм уу. Хулгайд алдсан ч байдаг юм уу тий. Эсвэл усанд нороод бичиг юм нь юу гэж байгаа нь харагдахгүй болцсон ч гэдэг юм чи ийм байдаг. Гэтэл нөгөө хүн чинь ажилласан жилээ тогтоолгох шаардлага байгаа гэдэг. Тэгвэл энэ ажиллагааг чинь юугаар шийдвүүлдэг вэ гэхээр шүүхээр шийддэг байхгүй юу? Тий. За дараагийн нэг зүйл бол одоо нөгөө нас барсан гэж сургаггүй болсныг тогтоолгох, нас барсан гэж зарлах гэсэн бас нэг юм байдаг шүү дээ. Би ярьж байсан тийм нөгөө байга газараас тодорхой хугацаанд ингээд яваад сургаггүй болчих юм бол дараагийн сонирхч этгээдүүд нь тэр хүнийхээ тэрийг шүүхээр тогтоолгодог гэж. Тийм. За ийм бас нэг хүсэлт байж болдог. За дараагийн нэг юм бол жишээлбэл үрчлээд авчдаг хүүхдийг. Гэтэл тэр үрчлэлтийг буцаагаад хүчингү болгох тийм хүсэлт бас байж болдог. Яагаад гэвэл хүүхэд бол нөгөө газараа идээшгүй байх, тасахгүй байх гэдэг юм ингээд бүр юу ячдаг. Эсвэл нөгөө үрчлэлт хийхэд заавалч тодорхой хэмжээний бичиг баримтууд бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Гэтэл тэр нь хуурамчаар ч юм уу үлдсэн байдаг. Ингээд тэр нэг үрчлэгч үүдийн нэг хэшиг хөндөгдөөч гэдэг юм. Ингэх юм бол тэр нэг үрчлэлтийн хүчин төгөлдөр бусд бас нэг тооцоолох асуудал байж болж байна. Энэ дээр бол жишээлбэл хүсэлт гаргадаг. За асран хамгаалагч харгалзан дэмжих тогтоолгох асуудал бас байж болж байна. За компанийг дампууруулах тухай асуудал байж болж байна. Тэгэхээр компани дампуурууллаа гэхэд бол энэ дэр хариуцагч байхгүй шүү дээ. Хинээс болоод яатсан гэх юм байхгүй шүү дээ. Чи өөрөөсөө болоод дампуурч байгаа юм чинь. За түрүүчийн бит хоёрын ярьдаг нөгөө хариуцагчийг хаягийг олж тогтоох ерэн сурвалжлах асуудал байна тийм ээ. Жишээлбэл иймэрхүү төрлийн одоо асуудлуудыг шүүхээр шийдвүүлж байгаа ийм зүйл байдаг. Энэ маань бол үндсэндээ нөгөө юунд орчдөг. Нөгөө онцгой ажиллагааны журмаар
хийгддэг ажиллагаагаа явуулдаг. Ялгаагүй шүүхэд хандж байна. Ийм онцгой ажиллагааны журмаар хандж байгаа тэр бичиг баримтыг нь бол хүсэлт гэдэг байна. Тэр юунд нөгөө хариуцагч татаж ирж байгаад эрх ашиг нь хохирчлоо гэж явж байгаа тэр бичиг баримт чинь бол нэхэмжлэл гэдэг юм л да. Хэрв ямар нэгэн хоорондоо хоёр хүн хоорондоо маргасан тэр нэг үйл явдлыг тогтоолох гэсэн чинь дунд нь дахиад нэг хүн нэг гарч ирээ тэр хүний эрх ашиг хөндөгдөж ч юм уу ингээ явчих юм бол энийг бол тэр онцгой ажиллагааны журмаар бол шийддэггүй. Энийгээ заавалчгүй нэхэмжлэл гаргаж шүүхээр шийддэг тийм ээ. Ийм юм байна. За тэгээд одоо түрүүн би нэг хэлж ирсэн нэг 70,200 нөгөө үнэлж болохгүй нэг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамж 70,200 төлдөг гэдэг чинь одоо яг саяны шиг жишээлбэл тэр нөгөө нас тогтоолгоно ч гэдэг юм уу одоо энэ чинь юуг нь үнэлэх юм тийм ээ. Тийм утгаар иймэрхүү төрлийн одоо юм хүсэлт нэхэмжлүүдэд бол жишээлбэл нөгөө 70,200 ер нь доод нь 7200 юм шүү дээ. За тэгээд сая бол би иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах асуудыг ярьлаа. Захиргааны иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах бас асуудал байдаг. Арбитрт нэхэмжлэл гаргах асуудал байдаг. Энийг бол маш товчхон хилээд нэвтрүүлгээ дуусгая гэж бодож байна. За захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах асуудал дээр бол улсын тэмдэгтийн хураамж нь бол ерөөсөө саяны шиг ингээд үнийн дүн модно гэдэг ийдгүү. Ерөөсөө тийм 70,200-ийн л асуудал яригдчихдэг. За нөгөө түрүүн бол нэхэмжлэлтэй нотлох баримтуудаа ингээд хавсаргаж өгнө, нотлох баримтыг их байрн өгнө, нотариотоор гэрчлүүлж өгнө гэдээсэн шүү дээ. Захиргааны хэргийн шүүхийн нэг онцлог нь бол тэр нотлох баримтыг шүүх өөрөө бүрдүүлдэг. Ийм нэг онцлог байдаг. Яагаад гэхээр бол захиргааны хэргийн шүүхээр бол дандаа нэг төрийн байгууллага иргэний эрх ашгийг хөндсөн. Эсвэл төрийн нэг байгууллага нэг компани эрх ашгийг хөндсөн ийм л маргаан явдаг байхгүй. Хариуцагч нь угаасаа аль нэгэн төрийн байгууллага байдаг гэсэн үг. Ерөөсөө. Иргэний хэргийн нэхэмжлэл дээр бол нэг хувь хүн байж болох гэж хариуцагч чинь тийм ээ. Эсвэл нэг компани байж болж байна. Захиргааны хэргийн шүүх дээр хариуцагч нь бол угаасаа аль нэгэн төрийн байгууллага л байдаг байхгүй. Тийм учраас тэр төрийн байгууллагаас би нотлох баримт гаргуулъя гэхээр нөгөөдөл нь гаргаж өгөхгүй шүү дээ. Тийм учраас тэрийг шүүх хүчээр гаргуулж авдаг байхгүй. Бүр даалгавар бичиж явуулаад за та нар ийм материал нотлох баримтуудыг гаргаж ирүүлгээд хуулийн хугацаа зааж өгөө явуулчихдаг байхгүй. Тэгэхээр бол захиргааны хэргийн шүүхэд хандж байгаа бол зүгээр юу хүсээд байгаа юм. Тийм ээ ямар зүйлийг шийдвэрлэх гээд байгаа юм. Түүнийг л тодорхой бичиж тэгэнгүүт шүүх тэрийг чинь харж яагаад за тэгээд тэрэн дээрээ холбоотой бичиг баримт үнэхээр өөрт чинь нотариоттой хуулбар энэ төр юм тэрийг өгчөж бас болно. Тийм биш бол хуулбараа өстой харин өгчөж болно. Тэгэх юм бол тэр их баримтуудыг чинь бол нөгөө шүүгч өөрөө татаад авчдаг байхгүй. Тий. За арбитр тэрэг маргаан хянуулах гээд бас нэхэмжил гарах бас нэг асуудал байдаг. За энэ дээр бол арбитрийн зардал гээд арай өөр юм байдаг. Тэр нь бол бас энэ улсын тэмдэгтийн хураамжаас арай өөрөөр бодогддог тийм зүйл байдаг. Тэгэхээр тэнд байгаа аргачлалаар нь бодож төлнө гэсэн үг. За бас ялгаа авахгүй нэхэмжлэгч хариуцагч гэсэн ийм хоёр этгээд бол байдаг. Тий. Тэгээд ерөнхийдөө арбитрт нэхэмжил гаргаж байгаа нь бол ерөнхийдөө юутай их адилхан. Иргэний шүүхэд нэхэмжил гаргаж байгаатай их адилхан. Зөвхөн улсын тэмдэгтийн хураамж энд төлж исэн бол арбитрт бол тэр арбитрийн зардал гэдэг юмыг төлдөг, өөр аргачлалаар төлдөг. Үндсэндээ энэгээр ялгаатай. Тэрнээс биш нэгэнт л маргаж байгаа учраас нөгөө хэрэг гэрээгээ гаргаж өгдөг бол гэрээгээ гаргаж өгнө. Нөгөө мөнгө төгрөг шилжүүлсэн баримт байдаг бол тийм ээ тэрийг одоо гаргаж өгнө. Ямар нэгэн тоног хөрөмж хүлээлтсэн акт байдаг бол тэрийг гаргаж өгнө ч гэдэг юм уу. Нөгөө нотлох баримт гаргах байх юм нь бол яг ижилхэн. Тий. За мэдээж толгоон дээр нь бол арбитрт гэж юм байна. Нэмээ шүүхэд биш. Тий. Ийм л юмнууд байна да. Тэгэхээр бол энэ бит хоёрын өнөөдрийн ярианы сэдэв бол нэхэмжлэл шүүхэд нэхэмжлэл гаргах гэж байгаа хүмүүст наад захын мэдүүл зохиох зүйлүүдийг хоёлаа хэлээд өгчлөө. За тэгээд нөгөө цаад хилцэж байгаа хэрэг маргаан нь хэрв нарийн төвхтөө байх юм бол ер нь мэрэгжлийн хуульч өмгөөлөгчд хандаараа гэж би зөвлөх гээд байгаа. Яагаад гэхээр нөгөө нэг нэхэмжлийнхаа утгыг бичдэг штэ. Гэтэл тэн дээрээ хамаагүй юм ингээд биччих юм бол сүүлд нь нөгөө тал чинь хариуцагч тал чинь өмгөөлөгч аваад маргалдах юм бол хэлдэг байхгүй юу. Тэгвэл бодит байдал ийм байсан бахад та яагаад энэ нэхэмжлийнхаа утган дээрээ ингээд биччихсэн. Одоо нөгөө нэг гизэг орооно гэдэг ярьдаг шүү дээ тийм ээ. Орогдох нь. Тэгэхээр тэн дээр чинь бас чамаагүй юм бичээд иж болохгүй байхгүй юу. Тийм учраас та хэрэг өөрөө эргэлзэж байгаа юм бол тэр мэрэгжлийнх нь хүмүүст нь хандаад энийг юу гэж жишээлбэл бичүүлвэл зөв юм бэ гэдгийгээ хүртэл тэр мэрэгжлийн хүмүүс чинь заагаад өгч штэ.
Эргээ таны энэ гаргаж байгаа нэхэмжлэл чинь хүртэл нэгэн төрлийн нотлогоо байхгүй юу? Гэхдээ та ингэж хэлжсэн гэсэн одоо шүүх хурал дээр ярихлаараа энэ ярьжснаасаа өөр юм яриад шүү дээ. Тийм. Гэхдээ таны тэр гаргасан нэхэмжлэл чинь яг үний юм уу? Одоо яриад байгаа чи үний юм уу гэд ингэсээр чинь нөгөөтг чинь нэрээ юу үлээ гин. За ингээд бантаад ингээд нөгөө хэрэг маргаан өртөн ашиггүй шийдэж ч юм уу те. Тэр утгаараа тэр шүүхэд гаргаж байгаа нэхэмжлийн утгыг ч гэсэн бас сайн бодож бичих хэрэгтэй. Эннийхээ төлөө анхаарах хэрэгтэй байна. Тэр нь зөвлөгөө аваарай гэж ингэж хэлхийг хүсэж байна. За баярлалаа. За ингээд мэдмээр юм байна. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Хамтдаа байсан нийт сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Мөн Алтан гэрэл ахтай бас маш их баярлалаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгээрээ шинэ сэдвүүдтэйгээ эргэн уулзтлаа. Түр баяртай. За баяртай үзэгчтэй.